За биднэрт 3 юм бүлгийн өгөгдөл байгаа. Тэгээ энэ өгөгдлөөр хайрцаг график яаж байгуулах юм бэ гэдэг энэнийг тайлбарлая. За нэгдүгürt энэ магадгүй дээд даралт, нэг эмчилгээний дараах дээд даралт, за тэгээд хяналтын бүлгийн дээд даралтын утгууд байгаа. Тэгвэл энэ өгөгдлөө сонгоод магадгүй нэрүүдийг эхлээ оруулчих болно. Тэгээд дараа нь insert дээр дараад за энэ дээр дарна. Тэгээд дараа нь энэ box plot-ыг сонгож чинь. Ингэснээр маш амархан гараад ирнэ. Тэгээд энэ дээр яаж зохицуулт хийх юм бэ? Энийг бүгдээр ярилцчих. За ингээд одоо ихэнх тал нь тэр дээдэлтэй харагдаад байгаа. За энэ үнийг сонгоод хоёр дарчаар шууд энэ дээр утгууд гараад ирнэ. Тэгээ энэ минимум утгаа одоо бүгдээрээ за 70 болгох чи их нээлж байна. За ингээд 3 бүлгийнх гараад ирнэ. За дараа нь энийг дараад нэг цэгээ дараад inner point-уудаа үзүүлэх гэдэг. Ингээд гараад ирнэ. За дундаж шугамыг үзүүлэх. За дараа нь энэ будган дээр дараад за бордрыг магадгүй solid гээд хар болгочих болно. Гадна тал нь. За fill гэдгийг за магадгүй эхлээд арай нэг өөр өнгө сонгоё бүгдээрээ. За цэнхрэгч юм. Тэгээд тунгалаг байдлын нэг 40% хавцаа. Болгочих. Тэгээд дараа нь цэгүүдтэйгээ ингэж. За энэ дээрээ дараад энэ дунд нэг хэрэгс шиг юм байгаа. Энэ болохоор дундчиг заасан утга. Энэ үнийг арилгахч болно. Оруулж ирчих болно. За магадгүй арилгач. Дараагийнхаа нэг ахаад яг адилхан. За ингээд за тунгалаг байдлын цэнхэр биш дараагийнх нь магадгүй ногоон тий. Тунгалаг байдлын 40% хавцаа авчиж. За ялгаагүй. Тэгээ бордер нь бол solid-ийг харуулгач. За дараагийнх нь энэ өнгө байна. Дахиад нэг өөр. За энэ өнгийг бид нэр за магадгүй яагаад арай жоох өнгөлөг болгочих бүгдээрээ. 40% бордерыг хараар. За иймэрхүү байдлаар. За тэгээ дараа нь энэ дээр доод хэвтэ тэнхлэг дээр дараад энэ gap гэдэг дээр нь өөрчлөлт хийж болно. Энэ ямар өөрчлөлт хийх гэж байгаа одоо бүгдээрээ харъя. Gap-ийн өргөн гэдэг дээр нь 0.5 гэдэг юм. Утга өгчих юм бол энэ гадна талын зай багасаад ирнэ. Энэ дээр дараад энэ options дээр gap-ыг магадгүй 0.7 ч юм. За иймэрхүү байдлаар box plot байгуулна. За тэгээ энэ дээр мэдээж title өгнө. Цусны даралтч гэдэг юм. За тэгээд энд цусны даралт хэвтэ тэнхлэгийн дагуу бол бүлгүүд ч гэдэг юм. За мөн legend-үүдийг өгж болно. За иймэрхүү байдлаар бид нэр box plot байгуулж болно. За энэ дээр өөр нэг нэмж хэлэх юм болохоор outlier гэдэг нэг утга байдаг тийм. Одоо бүгдээрээ outlier утгуудыг оруулж үзүүлье. Outlier гэхээр за магадгүй энэ үнийг доош нь outlierтэй болгох. Энэ үнийг дээш нь outlierтэй болгоч. Энэ дээр outlierтэй. За box plot дээр outlier-ууд гэж бидний хит онцгой цэгүүд бидний хэмжилтэнд магадгүй алдаа гарсан байж болох үз. Цэгүүдийг энэ дээр ялгаж харж болж байгаа. Тэгээ жишээлбэл энэ 80 гэдэг утга энэ утгуудаасаа онцгой бага байна гэдгийг энэ дээрээс харж болж байгаа. Энэ цэнхэр харин 160 гэдэг энэ утга энэ бусад ногоон дээр байгаа утгуудаасаа хит өндөр байна. Одоо жишээлбэл энэ үнийг 150 би нэмэт өгчих зүгээр. 158 ч юм. Ийм болгоод өгөх юм бол box plot өөрөө шууд 158 руу очиж макс утга. Тэгэхээр энэс жоох их болоод ирэхээр 159 outlier болчихно.
Тэгэхээр энэ утгуудаа яаж таних вэ гэдгийг descriptive statistics гэсэн видео дотор байж байгаа.